Эрхэм Монгол хүн танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие сэтгэл заслчимч Эрдэнэт байна. Эрхэм та өөрийнхөө санхүүгийн байдлыг сайжруулан олж байгаа орлогынхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бол энэхүү бичлэгийг таалан сойрхоорой. Хүн амьдралдаа маш олон асуудалтай тулгарддгийн хамгийн чухал асуудлуудын нэг нь гарцаагүй санхүүгийн бэрхшээл байдаг билээ. Харин санхүүгийн эрхчлөөнд нийт хүмүүсийн маш цөөхөн хувь нь хүрч дийлэнх нь хүрч чаддаггүй. Учир юунд вэ гэхлээр та бидний дотоод нөөц болох бүх асуудлыг шийдэх хэсэг болох далд ухамсарт маань мөнгөтэй холбоотой, эдийн засагтай холбоотой бидний өвгдөөдсөөс өвлөн ирсэн бүх мэдээлэл, орлогоо нэмэгдүүлэх чадваруудтай холбоотой бүх өгөгдлүүд, хандлагууд оршдог учраас эдгээр мэдээлэл, чадвар, хандлагууд нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй байх юм бол бид санхүүгийнхаа асуудлыг шийдэхэд маш хүндрэлтэй байх болно. Харин өнөөдрийн бидний энэхүү ховс бид бүхний далд ухамсарын гүний гүнд байдаг мөнгөтэй холбоотой, орлоготой холбоотой, санхүүгийн эрхчлөөтэй холбоотой бүх нөөцийг дайчлах чадваруудыг нэмэгдүүлэн санхүүгийн бүхий л асуудалтай холбоотой бидний хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн энэхүү ховс бидэнд санхүүгийнхаа асуудлыг шийдэхэд нэмэр болох болно. Энэхүү ховсыг та доор хаяж бүтэн сарын турш өдөр бүр сонссноор өөрийн дотоод далд ухамсарынхаа программыг өөрчлөн биднийг санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд саад болж байгаа бүхий л хүлээсийг тайлан хаяж өөрийгөө чөлөөлөн дотоод зөрчлүүдээ шийдэн орлогоо нэмэгдүүлэн санхүүгийн эрхчлөөнд хүрэх чадвартай болно. Энэхүү ховсыг та сонсохдоо өөртөө айл болох таатай орчноо бүрдүүлэн нүдэ айнан бие гэсэн томьёоллоор өөртөө өөрийнхөө дотоод ертөнц рүүгээ өөрийнхөө зөрчилддөг тэрхүү хэсэг рүүгээ хандан болж өгвөл дээд зэргээр мэдрэн өөрийгөө ятгаарай. Юуны төрөнд та өөрийнхөө хувьд хамгийн таатай орчноо бүрдүүлэн эмчийн үгийг сонсон дотроо давтан мэдрэн бодорой. За ингээд ховсоо эхлэе. Би тайвширч байна. Аажмаар миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбодын бүхий л хэсэг нь сулран тайвшран өөрийгөө өөрчлөн хөгжүүлэн амарч байна. Миний нуур
нуурны булчингууд аажмаажмаар солрон тайвшран амарч бай. Миний зовхны булчингуудж солрон тайвшран амарч бай. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбодын бүхэл хэсэг маань миний биеийн эс бүхэн энэхүү ховсынхоо уг бүрийг хэлбэлзэл бүхний мэдрэн аажмаажмаар өөрөлөө гонзгийрэн бүрэлөө гонзгийрэн мэдрэн өөрчлөлтөнд өсөлт дэвжилтэнд бэлдэн ховсоо мэдрэн амарч бай. Миний хоёр гарын булчингууд хорооны үзүүрээс мөр хүртэл аажмаажмаар солрон тайвшран амарч бай. Гарын булчингууд маань бүр илүү солрон тайвшран амарч бай. Би тайван миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбодын эс бүхэн миний биеийн эс бүхэн маш тайван өөрийн дотоод ертөнцөд гарч байгаа өөрийн оюун бодол сэтгэл санаанд гарч байгаа өөрчлөлт бүхнийг маш сайн мэдрэн амарч бай. Миний цэжний булчингуудж хэвлийн булчингуудж нороо бүсэлхийн булчингуудж аажмаажмаар бүр илүү бүр гонзгий хөгжлийн амралтаар
эрч хүчийг сэлбэх амралтаараа амран амарч байна. Миний амьсгалч тайв чөлөөтэй чи өөртөө итгэлтэй эрч хүчээр дүүрэн байж чадаж байна. Би тайвнаар өөртөө итгэлтэйгээр эрч хүчээр дүүрнээр амьсгалан амарч байна. Миний хөлний булчингуудаж орооны үзүүрээс гой хүртэл тайвнаар маш тайвнаар амран амарч байна. Хөлний булчингууд маань сулран суларсан тайван маш тайван амарч байна. Би тайван. Би маш тайван. Өөртөө итгэлтэй өөрийн оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод эс бүхнийхээ бүхий л ноц бүхий л эрч хүчийг мэдрэн санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах эрч хүчийг мэдрэн санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах нөөц чадваруудаа мэдрэн санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах өөрийн хандлагаа мэдрэн амарч байна. Би тайван байна. Би маш тайван. Өөрийн оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар өөрийн хязгааргүй эрч хүчтэй дотоод ертөнцийг мэдрэн бие махбодынхоо хэсэг бүхнийг эс бүхнийг мэдрэн амарч байна. Би тайван. Би маш тайван. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод миний эс бүхэн мөнгийг татах соронзгитгэ мэдрэн амарч байна.
Миний бие сэтгэл оюун ухаан мөн саран зогдон татагдаж байна. Надад татагдаж байгаа мөнгөний урсгалыг би өөрийн дотоод ертөнцийн эс бүхний дал ухамсарын хэсэг бүхнээр мэдрэн амарч байна. Миний бүх хэлэсэгт татагдаж байгаа мөнгөний урсгалыг, мөнгөний эрч хүчийг мэдрэн эрч хүчээр дүүрэн амарч байна. Би амжилттай хүн. Миний оюун ухаан, сэтгэл санаа, далд ухамсар, бие махбод эс бүхэн амжилтыг дуудаж чаддаг амжилттай хүн. Амжилттай хүний мөнөөс мөн би баян хүн. Өөрийн баялагийг өөрийн шударга хөдөлмөрөөр татаж чадсан. Өөрийн баялагийг би оюун ухаан, сэтгэл санаа, далд ухамсар, бие махбод эс бүхэн зах хязгааргүй дотоод ертөнцөөрөө би мэдрэн мэдэрч олон олж ашиглаж байна. Миний дотоод ертөнц зах хязгааргүй маш өргөн боломжтойгооч гэсэн миний бие мэдрэн ашиглаж байна. Би тайвнаар, маш тайвнаар, өөртөө итгэлтэйгээр, эрч хүчтэйгээр, бүтээлч хөдөлмөрөөрөө өөрийн мөнгийг олж чаддаг. Шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөнд бүтээлч нөөц бүхнээ ашиглан олсон мөнгөнд би дэд зэргийн сэтгэл хангалуун байж чаддаг. Би мөнгийг татдаг амьд соронд, мөнгөний урсгалыг татдаг хязгааргүй татах хүч. Миний оюун ухаан, сэтгэл санаа, далд ухамсар, бие махбод эс бүхэн маань хязгааргүй дотоод ертөнц маань мөнгийг янз бүрийн арга замаар
татаж чаддаг мөнгөний орсгол над руу янз бүрийн замаар орсон ирдэг. Миний бүх хил мөн чанар орсон ирж буй мөнгөндөө үргэлж нээлттэй чөлөөтэй байж чаддаг. Миний оюун ухаан сэтгэл санаа бие махбод далд ухамсар эс бүхэн маань орсож ирж буй орж ирж буй хязгааргүй их мөнгөө маш сайн зохицуулан зарцуулж чаддаг. Би мөнгөний гайхамшигтай менежер байж чаддаг. Хүн өөрөө хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө хайрласнаар хамгийн хайртай бүхэндээ хайрыг түгээж чаддаг шиг би мөнгөндөө хайртай байж чаддаг. Хамгийн түрүүнд мөнгөж хамгийн сайн өөртөө зарцуулж чаддаг. Өөрийнхөө хайртай хүмүүстэй ч гэсэн өөрийн мөнгийг маш сайн оновчтойгоор зарцуулж чаддаг. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод эс бүхэн маань хязгааргүй дотоод ертөнц маань орсон орж ирж буй цоос бүхнийг ч дэд зэргээр өөр ашигтайгаар зохицуулан зарцуулж чаддаг. Орж ирж буй зоос болгоныг мөнгө болгоноор би бүрийг баялаг бүтээж чаддаг. Мөнгөний орсгалыг миний бүх хил хэсэг дэд зэргээр өөр ашигтайгаар зохицуулан зарцуулан бүр илүү баялагийг бүтээж чаддаг. Хизээж гэсэн өглөөч гэсэн өдөрч гэсэн оройч гэсэн шөнч гэсэн хаач байсан хинтэж байсан ганцаараач байсан юуж болж байсан би миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод миний эс бүхэн хязгааргүй дотоод ертөнц маань мөнгөний орсгалыг өөртөө татан дэд зэргийн өөр ашигтай зарцуулан баялагийг бүтээж чаддаг. Би хизээж гэсэн хаач гэсэн хинтэж гэсэн юуж болсон
өөрийнхөө амьдралын эзэн байж чаддаг. Би өөрийнхөө амьдралын жинхэнэ эзэн. Би өөрийнхөө амьдралын жинхэнэ эзэн байж чаддаг. Би өөрийн амжилтандаа өөрөө л хүрсэн. Би өөрийн амжилтыг бүр илүү хөгжүүлэхийн тулд бүр ихийг хийж чаддаг. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод эс бүхэн хязгааргүй дотоод ертөнц маань өөрийн амьдралыг, өөрийн ертөнцийг, өөрийн амжилтыг өөрөө бүтээж чадсан. Эцэж гэсэн, хаанч гэсэн, хэнтэйч гэсэн, юуч болсон. Миний бүх хийлгэсийг маш сайн ажиллан, маш сайн суралцаж чаддаг. Миний бүх хийлгэсийг маш сайн дэд зэргийн суралцагч байж чаддаг. Би тайван. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбод эс бүхэн дотоод хязгааргүй ертөнц маань өөртөө л итгэн орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг эрэлхийлэн хайж ашиглаж чаддаг. Мөн шин чадваруудыг эзэмшин, шин харилцаануудыг тогтоон, орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг хайж олон ашиглаж чаддаг. Миний оюун ухаан сэтгэл санаа далд ухамсар бие махбодын хэсэг бүхэн маань орлогынхаа их үүсвэрүүдийг маш сонирхолтойгоор бүтээж чаддаг. Хүссэн хэмжээгээр нь хүссэн орлогоо маш бүтээлчээр олж чаддаг. Өөртөө тайвнаар, өөртөө сэтгэл хангалуунаар хүссэн орлогоо олж чаддаг. Би хүссэн бүхэндээ хүрч чаддаг. Миний оюун ухаан сэтгэл санаа бие махбод далд ухамсар хязгааргүй дотоод ертөнц маань хүссэн хэмжээний, хүссэн орлогоо, хүссэн аргаараа, хүссэн хэлбэрээрээ сэтгэл хангалуун өөртөө сонирхолтойгоор олж чаддаг. Надтай хамтардаг, надад тусалдаг,
намайг хүрээлдэг, надтай хамт баялаг бүхтээдэг хүн бүхэн. Миний хөдөлмөр, миний хичээл зүтгэлийг, миний харилцаа хандлага, миний уур чадварыг үнэлж чаддаг. Миний хөдөлмөрийг миний нөхдүүд дээд зэргээр үнэлж чаддаг. Миний оюун ухаан, миний сэтгэл санаа, миний далд ухамсар, бие махбод, дотоод хязгааргүй ертөнц маань ч гэсэн олсон орлого, олсон баялгаа, хайртай хүмүүстэйгээ, хайртай нийгэмтэйгээ хамтран зарцуулж, хандивлан өгч чаддаг. Би баян хүн. Мөнгөөр ч гэсэн, сэтгэлээр ч гэсэн, хандлагаар ч гэсэн, найз нөхдөөр ч гэсэн би баян хүн. Би мөнгөнд ямар ч баялагт би нээлттэй хүн. Би олсон мөнгө, олсон баялгаа, эрүүл мэнд, аз жаргал, өөрийн болон өрөөл бусдын эрүүл мэнд, аз жаргал, харамгүй сэтгэлээр, чин сэтгэлээр зарцуулж чаддаг. Зарцуулж буй энэ хэлбэрээс эдээд зэргийн аз жаргалыг мэдрэн амьдардаг. Би мөнгөтэй хүн. Би баян хүн. Мөнгөөрөө ч гэсэн, орлогоороо ч гэсэн, хайртай хүмүүсээрээ ч гэсэн, хандлагаараа ч гэсэн би баян хүн. Би хамгийн баян хүн.